Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Турк улсын өглөөний алдартай хол болох Менеменийг хэрхэн хийхэд зааж өгөх гэж байна. Амттай, шим тэжээлтэй маш хялбар хол байгаа шүү. Ингээд халуунаар нийтгэхэд бүр ч амттай. Та хэд маань заавал туршаад үзээрэй. Бичлэгээ дуустал нь үзээд хамт байгаарай. Бидэнд хэрэгтэй орцууд болохоор сонгон, сармис, чинжүү, ямар ч чинжүү байсан ч болно. Та өөрийн хүснээ ашиглаарай. Тэгээд помидор, өндөг, ургамлын тос, давс, хар перц хэрэг болно. Эдгээр бүх орцуудыг бичлэгийн дор дэлгэрэнгүй бичих учраас тэрийн сайн хараараа манайхан. Тэгээд ногоогоо хэрчиж дуусах дөхөнгүүд хариулгын тавгандаа тосоо хийгээд халаагаараа манайхан. Аль болох бүх орцуудаа хамгийн жижиг хэмжээтэй хэрчгийг хичээгээрэй. Жижиг байх тусмаа илүү сайн хурдан болдё шүү. За помидор болохоор яг энэ бичлэгэнд харагдаж байгаачлан голоор нэг хувагаад болоо. Одоо хайруулгын тавгандаа хэрцэд бэлдсэн ногоонуудаа хийн. Үүнд болохоор тос маань айгүй сайн халсан байх шаардлагатай. Эхлээд помидор болохоор зүсэн хэсгийн доош нь харуулад хийж өгнө. Тэгээд бүх хэрцэн ногоогоо хийгээд дунд зэргийн гал дээр таглаад зөөлрөлтөнд байлгана. Помидор бүх ногоонууд айгүй гоё үнэр нь гараад зөөлрөөд ирэнгүүт одоо энэ помидорын гаднах хальс нь ингээд маш амархан авддаг. Ингээд бүх помидорынхоо гаднах хальсыг ингээд аваад хайчна. Гэргүй. За тэгээд зөөлрсөн помидорыг болохоор дараад шүүсийг гаргаад бүгдийг сайн хольж өгөрөө утгаад. Та хэд маань хүсвэл помидорыг илүү ахиухан хийж болно шүү. Заавал ийм тоогоороо ийм юугаараа хийх шаардлагагүй. Өөрсдийнхөө хүснээр ингээд аль болох алиг нь их ахиухан хиймээр байна. Тэрийг нь их нэмж болно гэсэн үг. За ингээд бүгдийн сайн холчоод дээрээс нь баг зэрэг давс болон хар перц хийж өгнө. Үүнийгээ бас маш сайн хутгаж өгөрөө. Тэгээд яг энэ соуст одоо шүүслэг байгаа дээр нь өндөгнүүдээ хагалж хийж өгнө. Та хэд маань хэрвээ хүсвэл бясалгак нэмж болно шүү. Хэрвээ бясалгак нэмэх гэж байгаа тохиолдолд өндөг хийхээс өмнө бясалгаа хийгээд бясалгак маань ингээд баг зэрэг хайлж эхлэнгүүд өндөгөө хийн гэсэн үг. Энэ дээр ч гэсэн мөн адилтаа хэдэн ширхэг одоо хэр хэмжээтэй өндөг хиймээр байна. Өөрийнхөө хүснээрээ нэмж багасгаж болно. Өндөг маань ингээд яг цагаан нь ингээд болоод ирэнгүүт шарын ингээд хаалаад тараагаад өгнө. Мөн өндөг бүрэн болгох дуртай бол та бүрэн болгож болно. Хагас дутуу болгох дуртай бол хагас дутуугаар нь идвэл бүр хамт гоё болно. Би бол ингээд цагааны бүрэн болгоод шарын дутуу болгож идэх дуртай учраас иймэрхүү болгосон. Та хэд маань өндөгөө бүрэн болгох хэсгийг өөртөө өөрийнхөө дураар хийгээрэй. Ингээд л Туркийн алдартай менемен бэлэн болсон. Айгүй амархан. Та хэд маань өглөөний хоолндоо эсвэл мах идмээргүй байгаа үедээ энийгээ хийж идэж болно шүү. За амар амттай болон надад итгээрэй. Энэ жор танд таалагдсан бол лайк дарж сувгийг мань дагаарай. Тэгээд бичлэгээ дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн шин бичлэгээр илүү гоё жор оруулах болно. Баяртай.